амьдарч байхдаа 2 жил Uniqlo-д ажилласан байхгүй юу. Тийм болохоор ерөнхийдөө Uniqlo-гийн сайн бараануудыг мэднэ, өөртөө яг ямар одоо энийг амар хүйт үед энэ төр цанцныхаа дотор ингээд намайг баг байхад Uniqlo ер нь бол айгу тийм жон загвар муутай байдаг байсан байхгүй юу. За энэ бол Ultra Light Down Jacket. Олон төрөлтэй. Стандарт уртсан хөнгөн. Амар хөнгөн. Тэгсэн мөртлөө за сайн уу, энэ өдрийн мэндийг хүргэе. Би та нарт өнөөдөр Uniqlo гэдэг нөө Японы брендийн хувцсын дэлгүүрийн талаар та нартай хүргэе гэж бодож байна. За өөрөө болохоор Японд амьдарч байхдаа 2 жил Uniqlo-д ажилласан байхгүй юу. Тийм болохоор ерөнхийдөө Uniqlo-гийн сайн бараануудыг мэднэ, өөртөө яг ямар хувцнууд хийхийг зорддог, яадаг гэдгийг ерөнхийдөө бол мэддэг болохоор бас гоё хувцнуудыг мэддэг. Японочууд ямар хувцсыг илүү их авч өмсдөг. Тэрийгээ би монголчуудтайгаа хуваалцъя гэж бодсон юм аа. Манай монголчууд сайн мэдэхгүй байж магадгүй. Японд амьдардаггүй монголчууд маань ч гэсэн ингээд ийш тийшээ гадаад дотоод өөр тийшээ энэ төр Японоос өөр улс руу явхад Uniqlo байж идэг штэ. Uniqlo ч нэг Японоос бусад газар айгүй үнэтэй. Дэшин Италид бол айгүй үнэтэй юм байна лээ. Америкт ч гэсэн айгүй үнэтэй. Филиппинд ч өөрөө нөө Японд ажилладаг байсан 30% хямдралтай хувцснуудаа авдаг байсан болохоор надад хямдхан санагддаг байсан юм уу? Ингээд өөр гад тийшээ яваад Uniqlo-гийн хувцас авъя гэхээр айгүй үнэтэй байдаг. Тэгтээ Uniqlo-гийн хувцас гадаадтай айгүй нэр хүндтэй байдаг л та ялцчихгүй чанартай өдөр тутам хэрэглэж болохоор энгийн ямар ч хувцсан дээр яаж тохируулаад өмсчих болно. Өдөр тутамдаа ч өмсч болно, оффист ч өмсч болохоор ийм хувцснуудыг ялцчихгүй хийдэг болохоор одоо юутай байх нь бол аргагүй, нэр хүндтэй байх нь бол аргагүй. Uniqlo-гийн хувцснуудын талаар надад байгаа хувцснуудаа харуулнгаа ер нь Uniqlo-гоос та яг юу авбал хэрэгтэй вэ? Ямар бараанууд нь илүү сайн бэ гэдгийг би та нартай хуваалцъя энэ бичлэгээр. За намайг баг байхад ч Uniqlo ер нь бол айгу тийм жон загвар муутай байдаг байсан байхгүй юу? Тэгээд сүүлийн 5 жилээс эхлээд бол миний бодлоор Uniqlo-гийн загвар нь айгүй гоё болоод ирсэн. Тэгээд янз бүрийн гоё брэндүүдтэй ажиллаад дундаа бүтээгдэхүүн гаргаад ирсэн. Тэгээд ер нь өдөр тутамдаа өмсөхөд ч гэсэн илүү л ийм орчин үеийн гоё болсон юм шиг бол санагдсан. Намайг баг байхад чи яг л ийм Япон ах эгчнэр өмсдөг тийм стилтэй хувцснууд зардаг байсан юм шиг санагдчихээн. Би эхлээд туртаа хувцснуудаа үзүүлчихтэй. Тэгээд дараа нь Uniqlo-гийн таалагддаг юмудаа би хэлье. За би эхлээд туртаа юмудаа хэлье. За хамгийн эхэнд нь болохоор дотор хувцас байдаг. За Uniqlo-д тэр нь яадаг дотор хувцас вэ гэвэл юм ирсэн үедээ өмсдөг дотор хувцас. За тэр нь яадаг вэ гэхлээр би зургийг оруулчих. 3 давхархтай. Тэгээд бас 2 төрөл байдаг шүү. За нэг нь болохоор эмингийн. За хоёр дахь нь болохоор яризмтай. Нэмэгхэн хоёр талаар нэмэгхэн ийм 2 төрлийн дотор хувцас. Миний юм ирэхэд өмсдөг дотор хувцас хэрэгтэй. За миний хамгийн түрүүнд санал болгож байгаа бүтээгдэхүүн бол тэр. Тэгээд ариун цэврийн өдрүүдэд хэрэглэж болно. Юм ирэхийн хамгийн одоо ихний өдрүүд ч юм уу сүүлийн өдрүүдэд өдөр тутам хэрэглэхгүйгээр одоо эко хүмүүст бас зориулсан шууд дотроо давхархтай тийм дотор хувцас бол зарагддаг. За тэр бол үнэхээр гаргалж бүх эмэгтэй хүнд баймаар тийм гоё бүтээгдэхүүн миний хувьд. За тийм болохоор би хамгийн нэгт оруулж байгаа. Тэгээд орой бас ингээ унтахад айгу тухгүй байдаг шүү дээ юм ирсэн үед. За тэр үедээ хасан өмсвөл ингээд нэвтэрсэн ч орлуугаа нэвтрэхгүй тий ор хүнжлийн даавлуугаа нэвтрэхгүй тэгээд ингээд орой унтчих гэсэн айгу юм тухтай тийм мэдрэмж төрүүлдэг. Тийм урт байхгүй юу? Ийм бүксэн тал руугаа ингээд тэр 3-5 хоног бүр ингээд орцсон. Тийм болохоор энэ бол юм нэвтрэхгүй. За тэр нь болохоор ерөнхийдөө өнөө хувьд би хитэ идэм бэ ингээд харсан чинь 1990-ээс 2290  оны хооронд
бол байдаг юм байна. Татвар авахгүйгээр шүү. Тэгээ яризм таны хөлс болон чигийг шингээж сэрүүн хуурай мэдрэмж бол өгдөг зориулалттай байна. Дараа нь угаахад ч гэсэн ингээл нэг газар бөөгнөр нэтэр гэсэн асуудал байхгүй нөө гурван давхарга нь яг л ингээ гараараа ингээд угаагаад ингээд бол ямар ч асуудалгүй айгүй удаан хэрэглээтэй айгүй тийм сейф тийм гой бүтээгдэхүүн бол байгаа хамгийн ихнийх нь. Дараагийн бүтээгдэхүүн бол би чинь хиттек нь юу вэ гэх юм бол Uniqlo болон Японы Toray Industries компани хамтран бүтээсэн дулаан хадгалах тусгай материалтай дотор хувцсны технологи юм гэж байгаа байхгүй. Дотор хувцс гэдэг нь болохоор одоо жишээ нь цанцныхаа дотоорч байсан, өнгөнийхөө дотоорч байсан одоо өмсөх зориулалттай гэсэн. Арснаас айлгарч буй чигийг одоо энэ хүйтэн дэм ялгарч байгаа чигийг дулаан болгон хувааргадаг тусгай нэхмэл эдлэлтэй. Тэгээд энгийн хөвөн материалтай харьцуулахад илүү дулаахан мэдрэмж өгдөг. Би барьсан нэмгэн загвартай байдаг байхгүй. Тэр нь болохоор давхар хувцаслахад хялбар. Тэгээд хүнд биш юм бол өдөр тутамд өмсөхөд бол маш эвтэйхэн чиг шингээдэг ба хурдан хатаадаг. Тэгэд үнэр дараагчтай ийм гой материал байна. Дотроо бол ийм 3 төрөлтэй байдаг юм байна. Хамгийн ихнийхэн төрөл нь болохоор хиттек стандарт хувилбар. Энэ нь болохоор өдөр тутамдаа өмсөж болно. Нэг амар хүйтэн үүдгэхгүй юм уу өдөр тутамдаа хүйтэн бол өдөр тутамдаа өмсөж болно. За миний энэ чинь одоо юу вэ гэхээр нэлээд extra warm минийх. За дараагийнх нь болохоор тийм extra warm гэдэг миний юм байна. Хиттек extra warm энэ болохоор дунд энгийнээс 1.5 дахин дулаахан энэ болохоор extra warm гэж нэрлэдэг. За энгийнээс 225 дахин дулаахан нь болохоор ultra warm гэж нэрлэдэг. Миний энэ болохоор extra warm юм байна л да. Энийг амар хүйтэн үед энтер цанцныхаа дотор хувцас болгоод өмсөх айгүй гоё байдаг. Тэр энгийн хиттек нь ч гэсэн тийм. За ультра warm буюу тэр одоо 225 буюу хамгийн дулаахан нь тий хамгийн дулаахан нь маш хүйтэн өдөрт зориулагдсан. Тэгээ би тэрийг болохоор Монгол явахдаа бол 23-ыг авч өмсөж явж исэн шээ санагдаж чинь тэрнээс айгүй дулаахан ингэж хатгалдаг. Ийм гоё юм байгаа. Нэг дулаахан өвөл юм уу хавар бол үнэхээр гоё худалдаа авалт шүү. За тэгээд яг ийм хиттек ийм технологиор хийгдсэн янз бүрийн хувцснууд байгаа. Ийм дотор цамцч байгаа. Энэ дотор цамц нь тэгэл ийм өндөр хүзүүгүй ийм V-neckтэй бас байдаг шиг санагдаж байна. Янз төрөл байгаа. Тэгсэн мөртлөө дотроо хамгийн дулаахан энгийн гэл бас нөө extra warm, ultra warm гэдээ хуваагдаад явцдаг. Тэгэнгүүтээ бас аймас байдаг, тэрко байдаг. Яг юм хиттекийн яг өгүүлэх зориулсан тийм тэрко байдаг. Тэгээд хүзүүний оролт, малгай энэ төр байдаг. Энэ бол үнэхээр хоёрт нь болохоор яризм. Надад яризмтай цамц байхгүй юм шиг байна. Би авч байгаагүй юм бах та. За зургийг би тавьчих. За яризм нь болохоор бид хиттек нь бол өвөлт зориулдаг бол яризм нь болохоор 100 зориулагдсан технологийн бүтээгдэхүүн баггүй юу. За энэ нь яадаг вэ гэхлээр хөлсийг бол шингээдэг айгүй хөлөрдөг штэ. Ялангуяа Японд чиглэг уурын салтай газар бол хөлсийг айгүй сайн шингээдэг, чигийг гадагшлуулдаг, хурдан хатаадаг, маш нэмгэн зөөлөн тул арьсан наалдамхай биш эвтэйхэн мэдрэмж төрүүлдэг. Энийг бол японочууд бас амар их авч хэрэглэдэг. Японочууд нэг тийм хөлөрсөн харагдаад байдгүй шүү дээ. Бас миний бодлоор юм хөлөрсөн тэр нь бас харагддаггүй юм байдаг баха яризм. Өнөр дараах үйлчлэгээтэй. За яризм цууруулын бүтээгдэхүүнүүд бол янз бүр байдаг. Та нар ингээ Японд ороод Японы Uniqlo-д арах юм бол яризм гэж бичсэн янз бүрийн бүтээгдэхүүнүүд бол байдаг. За жишээ нь дотор цамц, дотор өмүүд, зүгээр юм цамц, дотор хувцас хүртэл байдаг юм байна. Унтлагын хувцас байдаг юм байна. Бүр ингээ яризм
маск хүртэл одоо ковид үед айгүйх зарагдсан шиг санагдав. Нөө дотор цамц мамц нь болохоор ингээл V-neck байдаг, bra top байдаг, янз бүрийн хэлбэртэй юмнууд байд юм байна. За Yarism-ийн төрлүүд би түрүү хийдтэй warm, extra warm гэх тэмхнүүд нь ярьсан. Яг тэрнтэй адилхан Yarism бас төрөлтэй юм байна. За энгийн Yarism болохоор стандарт өдөр тутмын зориулагдсан тий. За Yarism cotton нь болохоор гадна талаас ийм одоо cotton харагддаг мөртлөө дотор тал нь ийм Yarism шиг. Окей. Yarism гэж байгаа. Гадна тал нь ийм cotton зүгээр нь цад шиг харагдаж байгаа мөртлөө яг ингээд биеинд мэдэрдэг байдал нь болохоор ийм зөөлхөн тухтай, ийм хөлрөөд байгаа мэдрэмж төрүүлэхгүй, биеинд ингээд наалдаад байхгүй. Тэр цамцууд нь бол үнэхээр гоё шүү. Цамц ботволк. За Yarism mesh гэж бас байдаг. Энийг бас японочууд айгүй хүмүүсдэг. Энэ бол илүү амьсгалдаг, ингээ харахаар юм дотоороо юм нүхтэй. Цэцгэн нүхтэй зургийг харуулж байна. Тэгээд сэрэг торон бүтэцтэй ийм гурван төрөл байдаг аа. За ямар хүмүүс тохиромжтой вэ гэсэн чинь хөлөмтгий хүмүүс, зуны халуун чийлүүр амьсгалтай газар амьдардаг хүмүүс, тэгээд биеийн таймаар тасал хөдөлгөөн хийдэг хүмүүс 100 байхад бол танд үнэхээр гоё бүтээгдэхүүн Yarism бол ялцчихгүй. За хамгийн дараагийн нь болохоор Uniqlo Ultra Light Down. Ultra Light Down. За энийг ингэж хэрвээ хідүүлээ харж байгаа бол бидний хүмүүс дүндээ харж ирсэн багтаа хүмүүс бас мэдчихэж магадгүй. Хамгийн түрүүнд энэний хамгийн гол одоо шинж чанар гол онцлог нь юм бол маш хөнгөн. Нарт энэ бүр маш хөнгөн. Надад бас энэ ба маш хөнгөн. Хоёр. Тэгээд маш дулаахан. Тэгээд жижиг урданд хийгээд ингээ аваад явах нь маш авсаархан. Тэгээд энэ загвараа өвчсөн хөөрхөн минимал юмны дотор өмсч чадаагүй хөөрхөн хүмүүс аягаа загварлчилж өмсдөг. Хавнаа марчин өдөрний аягүй дулаахан мэйжсэн ороо нэг хүйтэн болчдөг штэ. Тэр үед энэ тэрэ ингээд том цөхөндөө ингээ хийчих. Нэрсөө тийм ачаа тэр болоод байхаа. За миний хараа Whistling л та. Би энэ брэм дуртай. За 90% дээд зэрэглэлийн өдөр хийгдсэн байдаг юм байна. Тэгээд 10% нь утаа үсээр хийгдсэн тул баг чинь тийм мөрчлөө сайн дуулдаг. Би утаа үс гэж сайн мэдэхгүй байна. Тэгээд юм жижигхэн уттай. Ичж авах амархан тэгээд усны хамгаалалттай. Юмны дотор энэ төр өмсөхөд айгүй хөвтэйхэн. Юмны дотор өмсч болдог хүмүүс айгүйх загварчлж өмсдөг. Энэ нэг тань харуул. Би энийг бас амар хүмүүс. Энэ бол Ultra Light Down jacket. Олон төрөлтэй. Стандарт уртдаг хөнгөн. Амар хөнгөн. Тэгсэн мэтлэн мангар дулаах. Нэртэ өнгө гоё ягаад зүйлтэй айгүй олон өнгийн загвартай байдаг. Энэ бараг Япончуудад бүх хүмүүст нь юм байдаг баха. Амар гоё. Тэгээд энэ болохоор jacket, миний тун энэ нь болохоор vest, compact job би хөрмнийхаа дотор ингээд өмсчдөг байхгүй. Тэгэхээр харагддаггүй. Харагдсан ч айгүй загварлаг бол харагддаг. Энэ jacket нь 5990 yen-ээс 7990 yen-ийн хооронд байдаг. Энэ нь болохоор 3990 yen-ээс 4990 yen-ийн хооронд бол зарагддаг. 7 хоног болгоны нэг өдөрт бүтээгтнүүд нь хямдардаг байхгүй аль нэг бүтээгдэхнүүд нь юм та нар ингээд Uniqlo орохоос өмнө ч юм уу вебсайтаар нь зочлоод эсвэл яг Uniqlo-гийн ордог хаалга дээр нэг сонирн байдаг. Сонин дээр нэг тэр 7 хоногт ямар одоо хувцснууд хямдарч байгаа гэдгийг нь харуулдаг. Тэгээд зөвхөн хувцас хямдруулж авах гэхээс илүү бас 2-ыг авбал тийм, 3-ыг авбал тийм амстэй тэгүн гутаа 5000 yen-ээс дээш 10,000 yen-ээс дээш бүтээгдэхүүн авах юм бол танд тийг нь ингэн гэсэн
янз бүрийн тийм урамшуулал бэлэг энтер бол айгүй их байдаг. Тэгээ ер нь 7 хоног болгон ямар нэгэн хувцсан дандаа хэдэн хуваарийг мэдэхгүй юм бол ингээд дандаа ингээд хямдарч идэг. Тийм болохоор Uniqlo-араа гэж. За тийм миний байдаг шүү дээ. Uniqlo-ийн жижигхэн байг. Зургийг оруулж энэ тэр бол бүр амар тренд. Европ, Америкт бол амар тренд. Хүмүүс бүр нэг хэсэг TikTok-ийн зүрхмээр бүр айгүйх од болсон. За яагаад од болсон бэ гэвэл энгийн юм болгон дээр өөрн ингээд энэ ч ингээд үрчдэг. Тэнгуудаа амар үнэхээр их юм багтдаг гэж байгаа байхгүй. Надад байхгүй л дээ. Гэхдээ тэрийг би бас амар санагцсан гэдэг. Тэгээ хүн чинь дотор нь ажиллаад ахаар нэг тэгээд юм бас амар хави мави гэж боддог юм билээ. Нэг тийм альтернатив бүтээгдэхүүн тренинг тэгж дотор нь ажиллаж ахтаа хави мави гэж боддог. Бис одоо ингээд харсан чинь тэгээ 30% ажилчны дискаунттай байх үедээ авч яахгүй яа да гэж бол яалцчгүй бодож байна. Тэгээд тийм тэр жижигхэн цүнх бол айгүй хэшүү авсаархан жижиг багтаамж ихтэй усны хамгаалалтай юм байна. Тэгээд үнэн 1500 yen-ээс 2000 yen орчим. За өөр би Uniqlo санал болгомоор байгаа юм бол дотор хувцснуудыг бол санал болгомоор байна. За Uniqlo-гийн одоо seamless гэх одоо юм ойдолгүй цагаан цамцын дотор өмсчих дотор хувцас мак энтер нь бол үнэхээр гоё. Олныг авч хад бол гоё. Тэгээ тэр нь бол бас яриасан нях бас байгаад яагаад вэ гэвэл хөлөрсөн ч гэсэн айгүй хөнгөн мэд төрүүлэн хурдан хатан тийм болохоор тиймэрхүү хувцсыг дотор өмсдөг тийм дотор хувцснуудын би зөвлөмөр байна. Uniqlo-гийн амьснууд нь айгүй чанартай, үнэхээр чанартай мөнгө энэ алтах нь ховор хэрэг гоё. Тэгээд хэрвээ та нар мэдэх бол Uniqlo-д ингээ бүр хитэн төрлийн өнгөний амьс байгаа юм бэ. Амар олон төрлийн амьснууд өнгөөрөө байждаг. Тэр бас энэ загварлаг хүмүүст бас айгүй гоё ихэр баргийн дэлгүүрээс тэм чанартай янз бүрийн өнгөтэй амьс бол авч чадахгүй байх. Бас гайгүй үнэтэй. Дотор хувцснууд байна. Яг даавн, коттон ч юм уу те. Дотор хувцснууд нь бол хямдхан бөгөөд айгүй хөөрхөн чанартай. Ийм ойдолгүй энэ дотор хувцснууд нь болохоор юмны дотор өмсөн ч гэсэн ерөөсө харагдахгүй. Бариу даашин юуп гинтер өмсөн ч гэсэн одоо дотор хувцсны ором гараад байхгүй. Энийг бас би та нарт зөвлөмөр байна. За дараагийнх нь болохоор Uniqlo-гийн гэрээ хувцснууд нь бас айгүй хөөрхөн чанартай мөртлөг айгүй үнэтэй, айгүй биеийн твтэйхэн, дулаахан үйл зориулсан дулаахан, үйл зориулаагүй одоо тий халуун үйлээр зориулсан гэрээ хувцснууд нь бас айгүй шорт монортой цам центр нь бол айгүй тийм биенэг дулаахан сэрүүхэн мэдрэмж төрдөг айгүй хөөрхөн загвартай тэгээ гайгүй үнэтэй байдаг. За бас зарим гадаад хүмүүс Европ, Америкчууд энэ төр гэртээ өмсдөг тэр шортыг гадуурын төр өмсөж тэгж стил болгож явдаг юм байна лээ. Ultra light down. Эдний бүтээгдэхүүн байгаа бол та эднийг Uniqlo-д өгөөд 500 yen-ийн купон, 500 илүү 1000 yen-ийн купон авч болдог шиг санагдаж чинь. Тэгээд Uniqlo ч нөгөө байгаль дээлтэй юмыг recycle дахин боловсруулцгаая гэсний тэмхүү юмнууд бас явуулдаг болохоор та нөгөө recycle box гэж байдаг Uniqlo-д та staff-аас нь TNS-нээс сууж байгаа recycle box-д би энэ хуч хувцснуудаа хийх гэсэн юм аа гэд хуч хувцснуудаа бас Uniqlo-д өгч болдог шүү. За Uniqlo-гийн юм app байгаа. Намайг байхад бол одоо ясныг мэдэхгүй намайг байхад бол яг тийч point энтер болтол цугларахгүй. Гэхдээ хүмүүс аягүй хэмшүүлээд байдаг. Хүмүүс point цуглардаг гэж боддог юм шиг байгаа. Гэхдээ point цуглардаггүй. Хэрвээ та юм худалдаа авахдаа Uniqlo-гийн app-ыг уншуулхад таны туртай хувцснуудыг чинь app шинжилээд алгоритм гэсэн багхгүй юу? Харж байгаа. Тэгээ танд ингээд туртай байж магадгүй гэсэн хувцснуудыг тийг санал болгодог. Онлайнаар шопинг хийхэд Uniqlo app байвал айгүй хурдан амархан байдаг.
Гэт бас Uniqlo app нь тийм зориулттай байдаг шүү. Японд амьдардаг хүмүүс хэрвээ та мэдхгүй байвал за хэрвээ та Uniqloд ажиллахад ямар байдаг вэ? Zara-д ажиллахад ямар байдаг вэ гэд миний Японд цагийн ажил хийхэд ямар байдаг вэ гэсэн талаар яриулмаар явал дор сэтгэл үлдээгээрээ. Тэгэхээр та ч гэсэн одоо Uniqlo-гоос дуртай бүтээгдэхүүн байвал доор коммент хэсэгт үлдээж хүмүүстэй бусдаа шеэр хийгээрэй, хуваалцаарай гэж хүсэж байна. Бичлэгтэйгээ хамт байсанд баярлалаа. Энэ үртэл сонсонд баярлалаа. Баярлалаа.